Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах тасгаас бэлтгэн хүргэдэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсын хүн амын тал хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотын тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүрэгтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар тогтоол шийдвэр гаргаж ямар ажил хийж хэрэгжүүлж байгааг бид энэхүү нэвтрүүлгээрээ хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаараар өнгөрөх 6 дугаар сард батлагдсан онцлог тогтоол журам зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх болно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 25 дугаар хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинжилэн баталлаа. Нийслэл худалдаа үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2018 оны эцсийн байдлаар 13,799-т хүрчээ. Гэтэл уг харилцааг зохицуулалт гэж байхгүй. 2014 онд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталж байжээ. Гэвч захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн хувьд чадамжгүй болж шинжилэн боловсронгүй болох шаардлага тулгарсан талаар хотын ерөнхий менежер Ган Төмөр хуралдааны үеэр танилцуулсан юм. Мөн тэрээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаагаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдж байгааг онцолсон юм. Иймд 2018 оны 1-р сараас уг журмыг шинжилэн найруулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус 29 байгууллагаас санал авч тусган холбогдох хурлаар хэлэлцүүлжээ. Журмын төсөл 10 бүлэг 160 заалттай. Худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын төрөл нэмэгдэж байгаа тул үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн заалт оруулсан байна. Худалдаа үйлчилгээний ангилал төрөл ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн. Мөн худалдаа үйлчилгээний газрын ангилал, нэр томьёо, стандартад нийцүүлж агуулгах, дэлгүүр, ихтэлгүүр, хайпермаркет, супермаркет, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик, мини маркет, хүнсний дэлгүүр, төрөлцсөн барааны дэлгүүр зэрэг шин төрөл ангиуд сүүлийн үед ихээр гарч байгаа учраас энэ бүгдийг энэхүү нийтлэг журамд батааж оруулсан байна. Мөн түүнчлэн шинжлэх ухааны технологитой уялдуулан шинийн нэвтэрч буй ая тухтай дэлгүүр, копи shop UC болон худалдааны CU гэх Circle K гэх мэт шин худалдааны төрлүүдийг ч гэсэн бас энэ дотор зохицуулж эрх зүйн харьцааг оруулж ирсэн байх юм аа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 25 дугаар хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь хороодын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай байлаа. Засаг захиргааны анхан шатны нэгжийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж байгаа юм. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн засаг даргаас өргөн барьсан төвлөрлөгтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг ээлжид 25 дугаар хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. За нийтдээ нийслэлийн хувьд бол 10,000-аас дээш хүн амтай хорооны тоо 53, 20,000-аас дээш хүн амтай хорооны тоо бол 5 байгаа. Ингээд үүргүүдээс хороо авах чиглэлээр саналуудаа ирүүлсэн. 1 хороо, Сонгон хайрхан дүүрэг 11 хороо, хан уул дүүрэг 5 хороо ингэ санал ирүүлээд нийтдээ ингээд 17 хороог шинээр байгуулахаар саналаа ирүүлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 26 дугаар хуралдаан 6 дугаар сарын 27-нд хуралдаж, нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа. Өнгөрсөн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4%-аар давж биелсэн дүнтэй гарчээ. Тэгвэл нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3%-аар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр
Татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус давж биелсэн дүнтэй гарчээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарлах орлого нь 100% төвлөрсөн байна. Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага 1,82,182.3 тэрбум төгрөг байжээ. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж 715.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байжээ. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулагдсан байна. Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчдөөс олон санал гаргасан юм. Тухайлбал төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар үр өгөөжөд анхаарах шаардлага байгааг хэлсэн юм. Олон нийтийн шүүмжлэлийг дагуулж төсөвт хохирол учруулах харах аж, төмөр хашлах зэргийн ажлыг чанаргүй гүйцэтгсэн ажилтан албаагчдад хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэсэн санал гарлаа. Мөн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй тогтчлт бүтээн байгуулалтын ажлын чанар насжилтанд анхаарахгүй бол үргүй зардал болж нийслэл хотын өнгө үзэмж аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг хэлэх төлөөлөгч нар цөөнгүй байсан юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хөгжлийн корпорац хувьцаат компани, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран Улаанбаатар эдийн засгийн форум 2019 арга хэмжээг зохион байгууллаа. Уг форумыг Улаанбаатар хотыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулах хэлбэрээр хөгжүүлэх үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулсан юм а. Үүний тулд эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан нийгмийн үр өгөөжтэй төслүүдийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн өгөөжтэй харилцан ашигтай байдлаар хэрхэн хэрэгжүүлж болох талаар танилцуулж байсан юм а. Түүнчлэн Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хувийн хвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага байгааг тус форумаар хэлэлцсэн байна. Улаанбаатар хотын эдийн засгийн форум гэдэг өмнөх жилүүдэд болдог байсан л да. Тэр үед яадаг байсан гэхээр зэрэг нэг гоё нэртэй Улаанбаатар хот үүсээ задлж байгаа. Тэрний юу гэхээр зэрэг улсын төсөв болоод нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг тойроод баахан ярьдаг байсан байхгүй юу? Тэгээд одоо манай хотын удирдлагууд өөрөөр хэлбэл нөгөө нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг уншдаг. Тэгэхээр хувийн хвшлийн маань одоо тэр хөрөнгө оруулалтын ажил шударга биш байна, нээлттэй биш байна, шилэн биш байна, ил тод биш байна те. Бид нар оролцож чадахгүй байна гэдэг нэг иймэр дүүхэн юм тойрч ярьсаар хагаад ер нь дуусчдаг байсан. Оройхон тийшээ тэгээд хардаг байсан байхгүй. Тэгэхээр энэ одоо бид нар энэ бүх нөхцөл байдлыг өөрчлөөд өөрөөр хэлбэл хувийн хвшилтэйгээ Улаанбаатар хот цаашдаа яаж хамтарч ажиллаж болох вэ гэдэг агуулгадаар ерөөс энэ форумыг зохион байгуулъя гэж ингэж зорж байгаа. За энэ зорилтын дор бол мэдээж саяын таны асуудаг ядуурлыг бууруулах, ажилгүй залуусуудыг ажилтаа болгох, хувийн хвшлийнхэн үйлдвэрлэлд хэлэх, бизнесэд хэлэх тэр бүх боломж нөхцөлийг онгойлгож өгч бид стрессгүй магад одоо юу гэдэг амьдрахад таатай тийм Улаанбаатар хотын хөгжлийн төлөө цаашдаа хувийн хвшилтэйгээ төрийн захиргааны байгууллагууд маань хамтраад хөтлөлцөд алхнаа л гэсэн ийм эрмэлзэлтэйгээр бид энэ удаа арга хэмжээг зохион байгуулж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга давг Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлд Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнээс эдийн засгийн үр ашиг бий болгох, энэ нь улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөх талаарх тооцоо судалгааг танилцуулаад уг форум нь энэхүү ажлын эхлэл болж байгааг тэрээр онцолсон юм.